Сайн байцгаана уу сургалтын менежерүүд шинэ хичээлийн жилийн систем дээрээ нээсэн бол хамгийн ихний алхам анги бүлгийн эсээсээ шинжилж татна. Хэрвээ шинэ анги бүлэг үүсгэж байгаа бол эсээ систем дээр шинэ анги бүлгээ үүсгэсний дараагаар бүлгээ эсээсээ шинжилж татахыг анхаарна. Анги бүлгээ шинжилж татахын тулд менежер бүтэц тохиргоо засны анги бүлэг зэс рүү орно. Эндээс эсээсээс бүлгүүд татах гэсэн товчлуур дээр дарахад дараах талбар харагдах бөгөөд эсээсээс харах товчлуурыг дарснаар өнгөрсөн хавар төгсөл дэвшилтийн үеэр үүсгэсэн анги бүлэг маань дараах байдлаар харагдана. Анги бүлгийн төлөв нь шинээр 2026 гэсэн төлөвт харагдах бөгөөд их нүүдэлд хадгалахдаа заавал нэг хуудсанд харах тоогоо ихсгэсний дараагаар их нүүдэлд хадгалах товчлуурыг дарснаар амжилттай анги бүлэг эсээсээс татагдан хадгалагдана. Анги бүлгийг татахад 1-р анги орж ирэхгүй учир нь 1-р ангийн эсэл дуусаж тухайн анги суралцагчтай болсны дараагаар яг энэ зэснээс дахин бүлгээ эсээсээ шинжилж татахыг анхаарна. Бүлгийг шинжилж татгаад энд анги удирдсан багш харагдахгүй байгаа бол та эсэс дээр анги удирдсан багшийг тохируулан дахин бүлгээ шинжилж татаж болно. Эсвэл бүтэц тохиргоо зэсний анги бүлэг зэс рүү дахин орж энд харагдаж байгаа эсэст бүлэг үүсгэх товчлуур дээр дарж хавар үүсгэсэн анги бүлэг байгаа те энэнийхээ ард тухайн ангийн ард харагдаж байгаа засах товчлуур дээр дарж багш хэсэг дээр дарж анги удирдсан багшийг тохируулж энэ үйлдэлийг засварласнаар анги удирдсан багш хадгалагдана гэсэн үг. Дараагийн татах үйлдэл бол суралцагчид. Та суралцагч зэсний суралцагчид зэс рүү орсноор энд эсээсээс татах гэсэн ягаан товчлуур харагдаж байгаа. Энд дарахад баруун дээд буланд татах гэсэн товчлуур гарч ирнэ. Энэ товчлуурыг дарснаар танай сургуулийн нийт суралцагчид эсээсээс татагдах бөгөөд шилжилт хөдөлгөөнийг эсээс дээр эхлээд хийгээд их нүүдэл дээрээ шинжилж татдаг нь хэвээрээ. За үүний дараагаар нэмэгдсэн хасагдсан гэсэн энэ хоёр баган дээр суралцагчдын тоо мэдээлэл гарч ирэх бөгөөд та заавал энэ бүгдийг харах гэдэг товчлуур дээр дарж зөрүүтэйг харах болгон их нүүдэл шинжилэх товчлуурыг дарснаар зөрүүтэй мэдээлэл арилж суралцагчдын мэдээлэл шинжлэгдэж нэмэгдсэн хасагдсан баганд тоо байхгүй болно гэсэн үг. Суралцагчдын мэдээллийг эсээсээ шинжилж татсны дараагаар та багш нар зэс рүү орж хэрвээ танай сургуульд шинээр багш орж ирсэн бол та заавал эсээс дээр тухайн багшийг нэмээд дараа нь эсээсээс татах энэ хэсэгт дарсны дараагаар шинээр орж ирсэн багшийгаа эсээсээс одоо татах төвчлөрөө дарахад шинээр орж ирсэн багш нь орж ирнэ. Энэ тохиолдолд дараа нь та зөвхөн тухайн шинээр орж ирсэн багшаа чеклж их нүүдэлд хадгалах товчлуурыг дарна. Ямар ч тохиолдолд та эсээсээс мэдээлэл татаж байгаа бол их нүүдэлд хадгалахдаа бүх мэдээллийг чеклж хадгалах байгаа бол заавал доошоо гүйлгэж нэг хуудсанд харах тоогоо ихсгэж бүх мэдээллийг нэгтлэн хараад их нүүдэлд хадгалах товчлуурыг дараарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.